Орой мэнд тэрэг үзэгчтэй. За Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Монголын мэдээ сувг үзэгч та бүхэндээ спортын онцлог зочин нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг үзүүлж байна. За энэ удаагийн дугаарт маань сайхан Аз ТV-ийн Элсийн наадам зохион байгуулагдсан Азийн Элсийн наадамд Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг амжилтаа оролцож мөнгөн медаль хүртсэн амжилтаагаар эх орондоо ирээд удаагүй бид бүхний зочин амир төрүүлсэн иржээ. За та бүхэндээ зочдоо танилцуулъя. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, за багийн дасгалжуулагч, спортын мастер тулга хүрэлцэн ирсэн байна. За багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер Дэлгэр Нэм, за багийн тоглогч Цэрэнбаатар, Сэнгүн баяр, за мөн Нэм баяр маань хүрэлцэн иржээ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, бас баяр хүргэе. Баярлалаа. За эхний асуулт багийн ахлагчаас Дэлгэр Нэмээс асууя. За ер нь 3 эсрэг 3 төрөл Элсний Аз Элсний наадам 5 дахь удаагийн Элсний наадам манайхын төрлөөс өмнө хүрэл медаль хүртэж ирсэн эрэгтэйчүүд маань. За энэ удаад бас амжилтаа хөвөлж мөнгөн медаль авч аврагын төлөө тоглолоо. Тэгээд ер нь багуудын чансаа хэр өссөн байна. Ер нь 3 эсрэг 3 гэдэг спорт бас монголчууд өмнө амжилт гаргаж ирсэн. Азийн орнууд ч гэсэн хийхин төлхөө хөгжүүлж бас энэ спорт анхаарж байгаа нь харагдаж байна. Манай баг ер нь ямар төвшөнд байна? Азийн багууд ямар төвшөнд байна? За мэдээж хэрэг мөнгөн медаль хүртсэндээ бид бүгд маш баяртай байгаа. За тэгээд 2012 онд анх Хятадд Хаяанг хотно Азийн 3 дугаар Элсний наадамд Монголын сагсчид анх удаа 3-3-т нь орж хүрэл медаль хүртсэн байгаа. За тэгээд үүнээс хойш 2014 онд Тайланд болсон, Пхукет болсон Элсний Азийн 4 дугаар наадамд оролцсон. За тэгээд энэ жил буюу Вьетнамын Азийн Элсний 5 дугаар наадамд нь оролцлоо. За тэгээд анхны яг Элсний наадамд оролцож байгаа үеийн баг тамирчид одоо яг оролцож байгаа баг тамирчдын хувьд бол маш их зөрүү байна л да. Тийм. Миний хувьд бол 3 дахь удаа Азийн Элсний наадамд оролцлоо. Тэгээд жил ирэх тусам бусд орос орнууд маань илүү их ачаал бүгдэл өгч тэгээд ирж байгаа багууд маань ч гэсэн илүү их сайжирч байна. Тэгээд энэ Элсний наадамд болохоор манайх бид түр маань ерөөхдөө нэг зорилготой, нэг бодолтой. За тэгээд амжилт гаргая гэсэн яг нэг хүсэл зоригдоор нэгдэж чадсан тулд мөнгөн медаль хүртсэн гэж бодож байна миний хувьд бол. За энэ баярын үед энэ тэмцээнд бас анх удаага оролцсон өмнө нь явж юу сайхан амжилт гаргалаа, ерөн сэтгэл ямар? За анх удаа оролцсон. Тэгээд яг ер нь багаас л гудамжинд тоглодог байсан. Тэгээ яг очиод халуун оронд гудамжинд тоглох бас арай өөр юм билээ. Тэгээ наранд бэлтгэл хийгээд тоглоно гэдэг бол бас амаргүй байсан. Гэтэ бид нар бас тэр юг даваад бас амжилт гаргасандаа маш их баяртай байгаа. Гадаа 3 эсрэг 3 тоглох, заалан тоглох. Та бүхэн л заалан тоглодог мэрэгжлийн тамирчид. Тэгээд яг энэ спортыг 3 эсрэг 3 төрлийн онцлогч гэдэг юм те. Ялгаатай таалны үе. Та бүхэн байнга 3 эсрэг 3 төрлөөр хичээлэхгүй өвөлдөө зундаа лигийн тэмцээнд оролцсон. Талбай дээр тавуулаа гараад тоглодог. Гуруулаа гараад тоглох жишээ нь 2 хүн дутуу байх юугаар ялгаатай энэ талаар ярил. Элсний Азийн наадамд 3 эсрэг 3-ын дөрөв нь болохоор нэг талдаа тэгээд 12 секундээр за тэгээд тухайн хувь тоглогч яг 5 секунд л тухайн бөмбөгийг өөртөө эзэмших ёстой. Тэрнээс илүү болох юм бол бөмбөг хураагддаг. За тэгээд яг заалан тоглох, гадаа тоглох юм эрсдэс өөр л дөө. Жишээ нь гадаа тоглох бид нар чинь наран тоглоно, нэгдүгээрт, хоёрдугаарт далайн ирэг дээр болохоор салхинд бөмбөг хийсэн ч гэдэг юм уу те. Тэр болгон маань заалны сагсан бөмбөг, гадаа сагсан бөмбөг чинь маш өөр. Тэгээд хугацааны хувьд ч гэсэн 10 минут тэгээд 12 секунд тоглох учраас тухайн тамирчин яг маш хурдтай сэтгэж маш хурдтай тоглоом хийхгүй бол ерөнхийдөө маш хэцүү. Тийм учраас арай нэг заалны сагсан бөмбөг бол илүү нэг тийм сэргэлэн тэг овжин тийм жоох хурдтай тоглохгүй бол хэцүү л дээ. Тэр утгаараа бол заалны сагсан бөмбөг гадаас 3-3 маш их зөрүүтэй болчиход байна. Яг ингээд хурд тэр IQ сэтгэмж гэдэг юм уу? Энэ талаар би Цэрэнбаатараас асууя л да. Мэдээж сагсан бөмбөгийн спортод талбай мэдээж жигсээ тэр нэг талтай болохоор чинь тийм ээ. Тэгээ илүү хурд үзүүлэх газар нь орон зайд багасна. Тэгэхээр нуруу мэдээж ач холбогдолтой. Сагсан бөмбөгийн спорт угаасаа нурууч бол манай багийн хувьд бол бас их нуруулаг баг явсан. За тэгээ өөрийн чинь хувьд бас багийн хамгийн нуруулаг тамирчтай нэг 90 бус орны төвийн тоглогчтой, самбарын тоглогчтой өрсөлдөхөд ямар байсан? 3 эсрэг 3 төрлийн ер нь самбарын тулаа ямар вэ? За 3 эсрэг 3 бол яг 5 эсрэг 5-ыг бодох юм бол норооны хувьд бол ерөөхдөө жигд манай яг Монголын хувьд бол тамирчид жигд өндөрний төртөө явсан. Тэгээд тэрнийгээр болохоор маш даваа байсан. Биш нь хамгаалтан дээр тоглогч нараас солих, тоглоом дээр бас бүх эсрэг тоглогч нарын яг адилхан жиг тоглолт үзүүлэх тим чиглэлээр бас явсан учраас бидэрт ерөөхдөө тоглоход бас хамгаалахад маш амархан бас байсан ер нь бол
Тэгээд яг нөгөө төвийн тоглогч нарт харахад ерөөхдөө Европ тэр нэг Арабын улс эдэрх ерөөхдөө бас манай Азиудын те нэг жоохон биер хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй тоглоход яг би хүчний одоо юу дутж байгаа ч гэсэн бид нар бас нэг тийм овжин сэргэлэн гэдгээр ерөөхдөө Монгол хүмүүс ерөөхдөө бас байд юм лээ. Бид тэрийгөө ерөөхдөө зөв ашиглаж бас энэ амжилтыг бас гаргасан гэж бодож байна. Аз ТV-ийн 55 орны 42 орнд оролцож 2253 тамирч өрсөлдсөн. За тэгээ Монголын баг нийтдээ 19 медаль хүртсэн. За тэгээ 4 мөнгөн медаль, 8 хүрэл медаль, 7 алтан медаль авсан. Тэгээ Монголоос 37 тамирч өрсөлдсөний 4 нь бол одоо 8 нь одоо сагсан бөмбөгийн тамирчид байсан. За тэгээ 4 нь одоо эрэгтэй, 4 нэмэгтэй. Эмэгтэй баг маань бас өрсөлдсөн. Ерөнхийдөө эрэгтэйчүүдийн багийн тоглолтыг харж байхад бас тоглолтуудыг үзсэн л дээ таймуудыг харсан. Тэгэхэд бол яг түрүүний одоо дэлгэрэн нэмэлдэг шиг их хурдан бөмбөг шилжилт, их хурдан тоглогч нар бөмбөг удахгүй. Яг энэ дээр нь бас манайха өөрөөсөө хамгаалтаа бас их сайн ярьсан байж харагдсан. Цэнгүүн баярын үүрэг бас энд багтаа гол байсан. Тэгээд цэнгүүн баярын талаар бас багийн хамгаалалт, тоглоом энэ талаар ярьж. За миний хувьд Азийн хэлснээр анх удаа сагсны дөрвөлд оролцоод амжилт гаргасандаа бас баяртай байгаа. Тэгээд хамгаалалт тоглолтын хувьд бид дөрөв тасалжуулалтаа тавуулаа тоглолтын өмнө болгонд ярилцаад нэг бодолтой, нэг зорилготой бөмбөг болгоны төлөө бүгдээрээ дайчин хинч алдаж болно, алдаан дээрээ шууд алтаагаа цацаад биний гоё дэмжээ яваа шүү гэж ярилцсан тоглолтонд ордог байсан. Тэгээд тэрнийхээ хүчинд бас амжилт гаргаад хийн ч гэсэн сайн тоглоод явсан байх гэж ойлгож байгаа. За одоо багийн засгалжуулагчаас нэрлсэн. Тоглолт болгоны өмнө одоо талбайд гарах болгоны өмнө хоорондоо ярилцсан гэж. Энд бол мэдээж засгалжуулагч үүрэг хамгийн чухал байсан. Та одоо тамирчидаа юу гэж хэлж загчив, ямар одоо хөлбөр тактикийг голж баримтлаж орон орны баг дээр яаж хөрслөгдөх тоглов? За юуны өмнө бас телевиз үзэж байгаа үзэгчтэй энэ өдрийн мэндийг төвшүүлье. Тэгээд манай Монголын баг маань маш амжилттай тоглосон. Тэгээд манай багийн хувьд гэх юм бол багийн спортод бол тэр энэ мундаг гэж байдгүй. Тэгэхээр хүмүүс бол яг нэг хүний спорт андуураад тэр мундаг байсан, энэ мундаг байсан. Манай энэ баг дөрвийн хувьд гэх юм бол ийм нэгдэл хүний үг сонсох, дээрээс нас нэг бодолтой, нэг зорилготой баг гэсэн амтай. Тэгээ хувь хүмүүсийн характер нэг мундаг сайн баг бүрдсэн. Тэгэхээр одоо бол ер нь багийн спорт бол цаашдаа тоглолт бол энэ болдгороо болно. Тэгэхээр нэг зорилготой, нэг бодолтой, нэг энергитэй, нэг хүсэл зорилготой байж чадсан. Тэгээд тэмцээний хувьд гэх юм бол одоо 3-3 хүмүүс гадаад талбай энэ тэмцээн гэдэг. Энийг бол FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбоо олимпиад оруулахаар ярьж байгаа. Тэгэхээр олимпийн төрлийн спорт удахгүй болно. Тэгэхээр нөгөө элсний волейбол одоо олимпийн төрөлд байдагтай адилхан элсэн дээр талбай дээр бас ингээ 3-3 зуны олимпиад оролцож байгаа. Тэгэхээр манай монголчууд хүүхд байхаас л ингээ гадаад тоглоод байна. Энэ бол жинхэнэ монголчуудын тоглоом. Тэгэхээр 3-3 сагсан бөмбөгийн тэмцээнд бол Монголын баг тамирчид маань бол ер нь амжилт гаргах нь нотлогдоод байгаа. Тэгээ нэг бас оюутны Азийн аврагт мөнгөн медаль авсан. Тэгээ одоо дэлхийн аврагт бас оюутан залуучууд нь орж байна. Тэгээ шигшээ багийн төрөлд маань ингэж. Тэгээ Монголын сагсан бөмбөг маань энэ жил маш амжилттай байна. Тэгээ сая Австрид болсон United World Game гэсэн тэмцээнээс хүүхдүүд маань хүрэл медаль авсан. Бүх Оросын их гүрэн Оросын аврах шалгуур тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэгээ сая оюутны Азийн аврах шалгуур сагсан бөмбөгийн тэмцээнд бас авраг болж анх удаага үзлээ. Тэгээ дээрэс нь залгамж болоод Эсний Азийн наадмын манай энэ дөрвөн залуу манаас маш амжилттай ажиллалаа. Тэгээ багийн хувьд гэх юм бол бид нэр яг л нэг хүн шиг ажиллаж чадсан. Тэгээ яг л багийн спорт магадгүй 5-5 тий нөгөө сонирч сагсан бөмбөг бол 15 хүн нэг хүн шиг болж иж амжилт гаргадаг. За бид 5 бол тавуулаа нэг хүн шиг байж иж амжилт гаргах. Магадгүй нэг бүхийн төрөл нэг хүнтэй л өрсөлддөг бол бид нэр ч бас тавуулаа нэг хүн шиг болж нэг хүнийг яалдаг. Тэгээ аврагын төлөө бас жоохон бид нэр баг авраг болчих боломжтой байсан. Тэгээ яхан мэдээж юм бас бусад орн маань бас олон жил хөдөлмөрлөж байгаа юм чи бид нэр шууд дэвтэр очиж бас асуудалтай байсан. Тэгээ яарч ирсэн энэ бүгдэнд бол бас бид нэр бас нэлээд олон хүмүүсийн хүч бумаагаад энэ олон хүмүүсийн зардал мөнгийг бас тэ дэмжиж тусалсан одоо нөгөө тамирчтай бас дэмжиж тусалсан бүх сагсан мөнгийг дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлнэ.
та оюутны Азийн аварга бараг дуусаал маргааш ниссэн баг тий. Тэгээ олон орны багтаа тоглож ийн л да. Яг өөрчлүүд яг талбай дээр гараад тоглохгүй ч гэсэн олон орны багтаа одоо бага өдөрч тоглож ийн. Оюутны баг өдөрч ийн, залуучдын баг өдөрч ийн. 3 төрлийн бага өдөрч ийн. Тэгээд ингээд Аз ТV бол дэлхийн хүн амаараа тэргүүлэгч ТV. Тэгээд ТV ялгаа байна да. Тэгээд ТV дотроо бас бүсийн ялгаа байна. Одоо Зүүн Азийн наадам гэхэл арай илүү хүчтэй Аз ТV дотор тийм ээ. Тэгэхээр та одоо ингээ олон орны багтаа тоглоход одоо мэдээж одоо ариун төршлөг болж байгаа. Тэгээ саяны наадам юугаар онцлогоо одоо оюутны наадамд ирсэн 7 баг, Орсын 7 баг, гадны 6 баг. Энэ багуудын талаар яаж тань Катарын баг ямар байна? Ер нь бол бид нар нэг Монгол стил гэдээ гаргаад ирчээд байгаа. Нөгөө бокс чөлөөч удаа маань нэг өөр ингэсэн стилтэй болчиход байгаа. Тэгээ бид нар нэг дэлхийд бас гаргаад ирсэн нэг Монгол стил гэдэг байгаа. Тэр нь одоо юу юм бэ гэхээр хоёр өндөр тоглож байгаа. Жишээлбэл Цэрэнбаатар Дэлгэр нэм хоёр талбай дээр гаргаж байгаа. Аль нэг нь намхан авахаар нөгөө шийдэн доор тоглоод тэгэн гут чинь айлын хүчний зүрх наашаага ирэхээр Цэнгүүн баяр тоглодог ч юм. Тэнийг энэ Монгол стил гэдэг байгаа стилээ аль бүх сагсан момог дээр ашиглаад байгаа. Тэгэхээр нөгөө орчин үеийн сагсан момог ч юм бол одоо нөгөө нэг шатар тоглож байгаатай адилхан яг хүүгээ гаргана, бод байх уу, бог байх уу, хизээ ноёноо гаргах уу, мэрсээ гаргах уу бүх үйлдэл нь детальлагдсан байдаг. Тэгэхээр энийг бол манай залуус маань бүгдээрээ сайн хийж байгаа. Тэгээ бид нар ч одоо мөр багаасаа маш олон жил цугтаа явчлаа. Тэгээд энэ цугтаа явсны үр дүнд нэг нэгээ баг харцаараа сайн ойлгож байна. Өшөө олон амжилт. Энэ бол ерөнхийдөө эхлэл гэж хэлж болно. Тэгээ хүмүүс бас зарим нэг хүмүүс муу багууд байна, сайн багууд байна тий. Тэр багтаа тоглосонгүй гэсэн үг чинь. Тим баг байх юм бол бид нар бол тоглоод хожиж чинь гэж бодож байгаа. Тэгээ тим баг байх юм бол зарим хүмүүс аваад ирвэл бас манай Монголын баг бас хожиж бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээд тийм боломжоо бид нар бас хаалгах чад байгаа. Тэгээ тэрийг бол нээлгээд бас зарим нэг хүмүүс бас жоохон олон хүмүүсийг Япон, Солонгос, Хятадууд мундаг л гэж ярьдаг байсан цаг бол одоо бол бидний ард үлдсэн. Бид нар бол ямар ч байсан Японыгоо университет наадамд хожсон, Филиппинээ хожиж үзлээ. Европ ТV, Швейцарыг хожиж үзлээ. Америк ТV хөл бөмбөгөөр бол дэлхийн аврагт супер одоо Чилийн багийг хожиж үзлээ. За тэгээ нөгөө Чингис хаан маань үүнээс цааш газар үгүй гэдэг шиг одоо Шинэ Зеланд, Австрали хоёрын баг л үлдлээ. Тэгээ ямар ч ТV-ээс нь хожиж ин тэгээд ирээдүйн болсон хүүхдүүдтэй бас гэрлийг нь асааж өглөө. Тэгээд ирээдүйн бас эднэрийн дүүнэр болон эднэр маань ч гэсэн бид нэр маш олон том зорилготой байгаа. Тэгээд удахгүй нүүд хаагаалга нээж хагаад санаанд оромгүй том амжилтыг үзүүлэх Монгол стилийн сагсан момог бидэнд бэлэн байгаа. Сая Монгол стил гэдээ ярьлаа тийм ээ. Одоо хоёр өндөр тоглогч гаргаад тоглоно гэдэг. Нимбарын хувьд бол бус тоглогч нартай илүү одоо хурд, залж шийдэлт, ур чадварын тоглолтоор их өрсөлдсөн байна л да. Ер нь одоо яг өөрөө ч хувьд ур чадвараар одоо мэдээж одоо сайн байгаа болоод багийн одоо гол үргөө гүйцэтгээд мөнгөн медаль авсан. За тэгвэл бус тамирчдын маань түвшин ямар байна, чадвар ямар байна? Ерөнхийдөө би яг анх удаа улс гарсан. Тэгээ ер нь бусдыг анх удаа ингээд тоглож үзсэн. Тэр ч утгаараа бас надад бас гоё байсан. Тэгээ өөр багуудыг хараад судлаад ингээд хараад тэгээ өөрөө ингээд хүчээ сорих боломж гарсан. Тэгээ тэр утгаараа маш их баяртай байгаа. Тэгээ яг бусдуудын түвшин бол өндөр байсан. Тэгээ одоо Индонез гэж FIBA-да тэр 3-3-та маш дээгүүр амжилт үзүүлдэг Азтай. Тэгээ тэр 3-та тоглож үзсэн. Тэгээ Хятадын баг сайн баг байсан. Тэг гэх мэтчлийн ер нь багууд үнэхээр сайн багууд зөндөө байсан. Аврагын төлөв тоглолтын талаар одоо Катарын баг легонор тоглогчтой байсан гэж хэлсэн тийм. Тэ легонор л юм шиг байгаа. Ерөнхийдөө хоёр тим хар тоглогч байсан. Тэгээ нэг нь болохоор яг тим цагаарс. Тэгээд яг хуу тоглосон тэр болохоор нуруу өндөр биеийн хүч илүү байсан. Тэгээ тэр утгаараа бас жоохон арай бидрээс нэг юу илүү байгаа л хоцсон л доо. Багийн ахлагчаас бас асуу. Зохион байгуулагч орны багтаа тоглоод хоцсон. За энэ тоглолт ер нь яг ямар болсон? Одоо тухайн орны уур амьсгал тийм ээ? Ер тэмцээний зохион байгуулалт ер нь ямар байсан хөгжөөнд дэмжигдэх юм бэ? Зоонс нэгээр гараад эсрэг зооныхоо дөрөв гарсан баг буюу Вьетнамтай нуглаад харсан. Тэгээд бид нэр бас Вьетнамын багтай ингэж тоглоно гэж гэж бас их тактик боловсруулад гарсан боловч Вьетнамууд бидний эсрэг маш их тактик боловсруулсан байсан. Биднэрт маш их нөгөө хүнд байдалтай тулгарсан л та. Тэгээ бид нэр бас яг санаанд хүртэл Вьетнамын багтай тоглож чадаагүй. Маш их алдаа гаргасан, маш их бөмбөг таслуулсан, маш их хамгаалтанд орсон. Тийм гэхдээ ямчаас Вьетнамын багыг хоцсон. Мэдээж эзэн орны баг гэдэг бол талбай дээр эзэн л биш тэр нь бол тийм маш чанга өрсөлдөгч нар байсан юм шиг. Вьетнамын баг бол Вьетнамын баг биднээс харьцангуй нуруу авах нь гэсэн маш их хөдөлгөөнтэй. Тэгээд Вьетнамын цаг өөрийн хувьд арай нэг тийм нам дор газар агарын дараалтад нэг жоохон тийм бид нарт амьсгалах жоохон өндөөсөн л та. Жишээ нь бид нар ч юм бол энд нэг 40 минут тоглоход бол нэг тэгж нэг ядраад туцаад амьсгаад авцаадах тийм байхгүй шүү дээ. Тэгэхэд чинь тэнд чинь нэг 10 минут нэг өндөр темптэй үзэхэд шиг чинь
айгүйх тийм нөгөө нэг ямсгаадах ядрах тийм ажиглагдаж байгаа юм л да. Вьетнамын багууд бол эсрэгээрээ улам сэргээд тиймэрхүү зүйл ажиглагдсан. Өөрөөсөө одоо 3 дахь удаага эсийн наадамд орж гэж байна. Энэ удаагийн Дина хотоо улсын эсийн наадам зохион байгуулалтад одоо тэмцээнд орцож байгаа баг тамирчид 91-ийн талаараа юугаар онцлог болов? Ер нь ингээд зөвхөн сагсан бөмбөлтгөө тийм ээ. Бусад зохион байгуулалт. Ер нь бол миний хувьд бол ингээд жил ирэх тусмал оролцож байгаа орнуудын маань зохион байгуулалтч тэр ирж байгаа тамирчдын маань ур чадварч тэр улам ахаад л байна гэж үзэж байна л да. Анх яг хаттад болж байхад бол арай цөөхөн орон тэгээд тэмцээн ч гэсэн ерөөхдөө нэг тийм зохион байгуулалт өвч гэсэн бас арай нэг жоохон дутуу байсан юм уу. Одоо бол сая Вьетнамын зохион байгуулалт нэмсэн бол айгүй өндөр түвшин зохион байгуулалаа гэж үзэж байна л да. Тий зохион байгуулж байгаа хүмүүсийн ур чадвар тэр. За тий ирж хүүсэн шүүгчнэрийн хөвч тэр багуудын маань ирж байгаа багуудын маань ур чадвар ч гэсэн айгүй өндөр түвшинд ирж байна л да. Тэр утгаараа ерөөхдөө жил ирэх тусам сайжирч байна. За Цэнгэн Мариас асууя. Сая багш нар ярьж байна л да. Одоо ингээд олимпийн төрөлд орох боломжтой. Энэ яг 3-9-3 төрөл Монголын тамирчид одоо үндсэн сагсан бөмбөгийн төрлөөс илүү амжилт гарах боломжтой гэх юм. Өөрөө ч тэрвээ энэ спорт үнэхээр Монголд одоо олимпиад ортлоо хөгжөөд өндөр түвшинд гарах юм бол за яг аль нэгийг сонгохоор боллоо хэрвээ тийм ээ 3-9-3-аа сонгох уу эсвэл яг үндсэн сагсан бөмбөгөө сонгох уу. Тэгвэл алинд нь илүү боломж харагдчих таны хувьд. Боломжийн хувьд бол мэдээж 3-9-3 арай илүү л хөгжөөд амжилт гаргаа явах нь арай илүү боломжтой байх гэж бодож байна. Хүүхэд залуучуудаа бас юу зөвлөмөр байна. Ерөөхдөө үндсэн төрлөөс нь 3-9-3 төрөл юун дээрээ анхаарах хэрэгтэй юм. Бие бэлтрийн хөгжил яаж хийх ёстой юм тийм ээ? Монголын нөхцөлд угаасаа л хүүхдүүд одоо бид нар ч гэсэн багасаа л яг гадаал сагс тоглож эхэлсэн. Гадаал 3-9-3 тоглож өссөн учраас тэгээд одоо 3-9-3 дээр яг амжилт гарах боломжтой гэж бодож байгаа. Тэгээд хүүхдүүдэд яг зөвлөжлөхэд мэдээж бие бэлтрийн хөгжил чухал. Ер нь юм л чухал да. Гол нь 3-9-3 дээр 5-9-5-аас илүү нөө төр чи нэг талбай дээр 12 секунд тоглож байгаа учраас бас овсгоотой, хурдтай тэгээд зөрөгтэй дайчин л байх хэрэгтэй байх гэж бодож байна. За Цэрэнбаатарын хувьд. За хүүхэд залуучтай хандж хэлэхэд бие болдрын хөгжил, дээрээс нь оюун ухааны хөгжил, тэгээд бас тамирчин хүмүүс бас хүүхэд ингээд бид нар ч бас багасаа ингээд тэмцээн оролдоонд доторхоос ингээд жоохон туршлага хөрөмтлүүлдэг. Тэрүүгээр бас ингээд өөрөө өөртөө цэнэглээ явж идэг. Өөрөө өөртөө урам үг явждаг. Тэр ерөнхийдөө ингээд тамирчин хүнд байх хэвээр бас гол давуу чанаруудын нэг юм шүү гэдгийг бас хэлмээр байна нэмчихдээ. Дараа удаагийн эсийн наадамд яг энэ баг оролцох боломжтой байдлаа. За ер нь бол энэхүү наадамд оролцох боломжтой. Тэгээд дараа жил Ашгабадад нөгөө Туркменстан танхимын Азийн наадам болно. Тэгээд танхимын Азийн наадам сагсан бөмбөгийн төрөл байгаа. Тэгээд энэ 3-3 дээр хэлэхэд бол монголчууд нөгөө дөрмийнх нь хувьд яг энэ олон улсын дөрмийнхэн дагуу тоглолдог болчихно монголчууд сурчин. Тэгээд гол хийснийх нь эсрэг нь авдаг. Тэгээд яг олон улсын дөрмээр бид нэр 10 жилийн өмнөөс MCS Coca-Cola Sprite брэнд бүтээгдэхүүн 3-3 хүчрэг дулаан гэж хийжсэн. Тэгээд одоо яг тэр дөрмийнхэн дагуу бид нэр зохион байгуулж байгаа. Тэгэхээр бид нар бодлогын төвшөнд энийг бол яг дэлхийд зэрэг хөгжиж байгаатай адилхан яг зэрэг хөгжүүлээд 3-3-аараас тэр 5-5-аараас тэр ингээд тоглож. Тэгэхээр Монгол стилийн сагсан энэ бол монголчуудын тоглоом. 3-3 хятадууд орж ирсэн сая бүх шилдэг багууд шигшээ багаараа ирэхэд манай баг ингэж амжилт үзүүлж байна. Тэгээд энд бол Аз гэж байдгүй. Сагсан бөмбөг спорт Аз гэж байхгүй. Чадсан л төрүүлдэг, чадсан л хождог. Тэгээд бид нэр Катарын багийг бол яг хожигдсон. Гэхдээ чадаагүй бол хожигдсон. Бусдын бол 6-7 хожсон. Тэгэл хожсон. Тэгээ ямар ч энэ сагсан бөмбөгийн спортын дөрмийг нь аваад бид нар үндэсний хэмжээнд хөгжүүлэхээр маш том байсан. Манай дэлгэрэн нэм түрүү ирсэн бид нар FIBA-гийн хүмүүстэй ярьсан. Биднийг дэлхийн Гран При болох том тэмцээнүүдэд Монголын багийг урьж оролцуулнаа гэж бүр аль биесээр хэлсэн. Тэгээд тэнд юу юм бэхээр Монгол гэхээр чансаанд сүүлээсээ 2-т байсан. Тэгээд одоо тэгээд сая 2-т орсон. Тэгэхээр нөгөө оролцох боломжгүй нүүд хаалга нь хаалттай. Тэгээд нөгөө дотоодын зөрчлөөс болоод энэ олон улсын том тэмцээнд оролцохгүй байжгаад хонглын үзүүрт гэрэл харлаа гэдэг шиг тэр гэрэл рүү очисон. Тэгээд ямар ч гэсэн гэрэл гэгээтэй газараа нээж чадлаа. Тэгээд ямар ч гэсэн бид нэр Монголын сагсан бөмбөгчд урагшаа хараад маш олон түүхийн энэ бол өнгөж эхлэл тэгээд цаашаа маш том амжилтын төлөө явж магадгүй олимпиад сагсан бөмбөгийн төрлөөр энэ 3-9-3 төрлөөр оролцох боломжтой гэж одоо хизээний цагт оролцох боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд багийн спорт 10 жилийн өмнө 12 жилийн өмнө хөгжихгүй гэдэг байсан үг маань одоо ард тоцорхоор хүм мөрөөдөлтэй байж хүссэндээ хүрдэг байгаа. Монголын үндэсний сагсан бөмбөг бол жилд маш олон тэмцээний зохион байгуулж байна. Яг энэтэйгээ адилхан одоо насны ангилалд 3-3 тэмцээний зохион байгуулад. За бүр дээд насан туршийн лигийн тэмцээн одоо гадаадас легон руу ирдэг ч юм уу. Бүрийн төвшин зохион байгуулах боломж одоо яг
яаж харагдаж байна? Ерөнхийдөө олон холбоод байгуулдаг намайг ч бас шүүмжилдэг шүү дээ. Тэгээ олон холбоотын нэгдэл болж 3/3 тусад нь бүр сагсан мөнгөний холбоог байгуулсан. Тэгээ бид нар ч одоо нөгөө ирээл маш хурдан ажлыг хийдэг. Тэгээ 3/3 холбоо хийгээд бүх насанд эмэгтэй, эрэгтэй, ахмад гэсэн бүх төвшөнд энийг үндэсний хэмжээнд хөгжүүлнэ гэж амлаж байна. Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо одоо 5 эсрэг 5 15 хүнтэй байдаг гэсэн бол жижигрүүлсэн бүтцтэй бас багийн спортыг бас гадаа тоглох дэлхийд хөгжих боломжтой гэсэн сагсан бөмбөгийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Бид нар ч гэсэн зэрэг дэлхийтэйгээ хөл нийлэн зэрэгцүүлэн хөгжүүлнэ. За баярлалаа та бүхэндээ дахин баяр хүргэе. За цаашд нь спортын өндрөөс өндөр амжилтыг хүсээрэй. За үзэгчдээ 9 дугаар сарын 24-өөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Вьетнам улсын Дина хотноо зохиогдсон Аз ТV эсний наадамд амжилтаа оролцож мөнгөн медаль хүртсэн Монгол улсын эрэгтэйчүүдийн шгшоогийн тамирчид энэ удаагийн спортын онцлог зочин нэвтрүүлэгт оролцлоо. Хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа эрг уулзъя.